Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Монгол Ардын дарга Мея Гомбын инх бол Эрдэнэтийн 49% төрийн мэдэлд авахар шийдэж хэмээсэн мэдээлэл тархсан. Хэрвээ энэ үнэн бол ерөнхийлөгчийн сонгуулийг Мея Гомбын инх бол танд өгчихсөн ч яах вэ хэмээн манай Hard News хөтөлбөр мэдээлсэн билээ. Харин өнөөдөр Монгол Ардын намын бүлэг тийм юм байхгүй. Монгол Ардын намын бүлэг дээр тийм яригдаагүй худлаа мэдээлэл байна гэлээ. Ойлгомжтой байна. Монгол Ардын нам Эрдэнэтийн ховчлыг зөвшөөрч байгаа ажээ. Эрдэнэтийн 49%-ийг Монголд авчирсан хүн болж харагдахын тулд хууль зөрчсөн юм а хэмээн сайхан бэлгэлсэн байдаг. Тэгэхээр Монгол Ардын нам хууль зөрчсөн шийдвэрийг зөвшөөрсөн болж таарав. Шинэ засгийн газар байгуулагдмагц Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа л гэсэн. Одоо болтол дуустдаггүй тэр ажлын хэсэг нь тэгээд юу хийгээд байдг юм бэ? Хэвлэл мэдээлэлээр тархаад байгаа мэдээллүүдийг хараад байхад Эрдэнэтийн 49%-ийг шалгах ажлын хэсэг нь зөвхөн Нямдоржийн шахааг шалгасан юм шиг л харагдаж байна. Барагч тийм баг. Лавл бэлгэвчийг хэн шахсан тухай мэдээ гараагүй байтал Нямдоржийн хүүгийн шахааны тухай мэдээ гараад ирж байгаа юм. Өөр ч юмгүй дээ.